Амар мэндэ амгалан сайн байна уу? Нарамантахтай зэрэгцэн дорнодын удам тал хяруу цантаж адуу малын амьсгал цагаан утаа болон савсааж морин төвөргөн алсаас сонсогдно. Энэ бол Монголын зүүн хязгаарын нэгэн түүхтэй нутаг Дорнод аймгийн Булган сум тал нутгийн амьсгал дэвсгэр хатуужил хөдөлмөрч хүний зан чанар энд нэгэн дор шингэсэн мэт Булган сумын газар нутаг уудам тэнгэр газар нийсэн хээр тал нь алсыг зорих хүний сэтгэлийг тэлнэ. Энд уул уснаас илүү талын ухаан салхи шиг эргчлөөтэй ноёлдог. Зун талдаа дүүрэн ногоо тэнгэрөө тэмүүлж өвлөн засан хөндийд адуу малын амьсгал ууршин харагдана. Булган сумын малчид эртлэн босож саа мөнгөн хэрлэн голдоо адуу малаа торниулан өдөр хоногийг хөдөлмөрөөр эхлүүлдэг. Ахмад буурлууд нь залуустаа адуу малын ухаан амьдралын юм эсийг өвлүүлж залуус нь шин цагийн мэдлэгийг уламжлалтайгаар хостуулан амьдарч байна. Адууны хиймэртэй хамт эзний хиймэр бадардгийг Булган сумын малчид сайн мэднэ. Тиймдээч залуус адуу дагсан өв соёлоо дээдэлж нутгийн ард иргэдийн дэмжлэгтэйгээр Дорнод аймгийн Өмнөд Бүсийн авраг ширгуулах адуучин нэмзэнийг амжилттай зохион байгууллаа. Өнөөдрийн нэмцээ уралдааныг ивент итгэн хамтран оролцсон улсын авраг малчин аймгийн алдар туяач Эрдэнэт, аймгийн алдар туяач Итгэл, Батишиг, Үлзийбаяр, Гансүх, Баттөр, Алтанбагна, Батэрдэн, Савагдорж, Ариунбол, Отгонбаяр, Баттөвшин, Алтансүх, Дорнод хурал хариуцлага офицер компани, Булган сумын адуучдын холбоо, Булган сумын засаг даргын тамгын газрыг нь хамтран зохион байгууллаа. Мөн адуун зүрэг оруулж тэмцээнийг дэмжин оролцсон Доржийн ган Эрдэнэ, Гамболдын Гамбат, Нямагийн Эрдэнэбаатар, Орсогийн Хөдрбол нарын хөдөлмөрийг онцлон дурдъя. Нар туссан уулыг нь жалам гэдэг, намуухан урсах голыг нь хэрлэн гэдэг, домогт Монголын их уурчийн жамин гэдэг, даншгийн их арсланг дуугар гэдэг. Булган сум бол өнгөрснөө хадгалж ирээдүгээ бүтээж яваандаг. Уламжлаа гээхгүйгээр хөгжлийг зорж тал нутгийн ухаанаар альбааг шийддэг хүмүүсийн үлгий. Иймэр сайхан нутаг Булган сум. Самэцганы энэхүү өдрийн хүрэлцэн ирсэн нийт адуучин залуучуудтай болон ард иргэд Булган нутгийн өдөрлөгтэй бүхэндээ энэхүү сайхан өдрийн алтай зөвхөн албандыг өөдөөд нь өргөнд хэлэхэд таатай байна. Өмнөд Бүсийн Дорнод аймгийн адуучин авраг шалгаруулах адуучин төвчийн маань эхлэхэд ийхүү бэлэн болсон байна. Ингээд та бүхний хүм нээж өгөх хэмээн Булган сумын засаг дарга Моон Эрхэнбаатар, сумын засаг даргын орлогч очиж авийн их тоо нарыг хүйтэн урьж байна. За өнөөдөр нар хөр бэвчэрсэн өвлийн зөвсрийн сайхан өдөр Дорнод аймгийн Булган суманда хүрэлцэн ирсэн нийт адуучин залуучуудаа өнөөдрийн мэндийг өргөн төшөөлье. Та бүхэн минь Монголын өргөн уудам тал нутгийг эзэнтэй байлгадаг ийм сайхан хиймэрлэг өрчил байдаг юм дээ. Өнөөдөр Дорнод аймгийн Булган суманд минь Дорнод аймгийн Өмнөд Бүсийн адуучин тэмцээн буюу Дорнод аймгийн Талхгой сум, Матад сум, Хөлбөмбөр сум, мөн Чаавсан сум, Баян Түмэн сум, Хэрлэн сум ингээд Булган сум гэсэн нийт 7 сумын адуучин залуучууд эр вира адууныхаа эр хэмжээг гайхуулахаа хурамжуулаад байна. Нийт өнөөдрийнхөө тэмцээнд Булган сумын зорин хүрэлцэн ирсэн адуучин залуучуудаа тэмцээнд нь
өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөж өнөөдрийн адуучин тэмцээний үйл ажиллагаа албан ёсоор нээж байгааг мэдэгдэе. Даянхүү Дорнод аймгийн Өмнөд бүсийн авраг шалгуур хатуучин нэмзэний эхний сум болох Дорнод аймгийн төвийн сум Хэрлэн сумын 5 хатуучин залуучууд гарч ирж байна. Цэндэж явын сайн баяр, Бадарчхийн онон, Жаргал сайхны Немочор, Энквэрийн Батмөнх, Дамдын зүрэнгийн Энх манлай нар гарч иржээ. За ингээд Дорнод аймаг маань жил болгон уламжил болгон аймгийн 2 бүс аймгийн аварга зохион байгуулнаа. За Дорнод аймагаас Монгол улсын аварга дуучин Дөвшин Дундаг, Монгол улсын аварга дуучин Баяр Жаргал гээд 2 сайн аварга дуучин төрөн гарсан нутаг. Хэрлэн сумын эхний дуучин Цэндэж авын Сан Баяр хонгор барьтаа явсандаа за шүүрэ алдаж байгаа маань уургамар ширэн чигээр явлаа. За уурга хойноос нь сэвэл авчиж байна. За уурганы шүүрэн дээр 3 ноттой боллоо. Замартай шүргэн дээр нь дөрвөн морийг гаргаж өгсөн. Уургамараа явуулсан, халдсан морийг уургалсан, өөрөө чунлаа адуугаа чунгалаа. Дэвчээртэл адуучин байна да. За ингэж унчаад уурга алдаагүй нэ гэдэг чинь тэгэл Монгол эр хүний чадвар да энэ бол уурга алдгал юм бол одоо шууд нойлж байгаа шүү дээ. За нийлбэр оноо 9 ноттой болсон. За явган шүргэн дээр 5 морийг гаргаж өгч байгаа юм байна. Өнөөдөр ч одоо сайхан мордуудыг ялгачихсан. Маргаан байхгүй тэмцээн уралдаан зохион байгуулагдсан. Арай хаширдаад хушуултчлаа. За Батарчхийн онон. За осол хонгор морьтой явж байгаа юм байна. За шүүрэ алдаж байгаа маань уургын морийг явдлаа шангалсан. Уурган дээрээ уургын морь арай жоохон уурганаас хол өнгөрлөө. Заана аваагүй нь 3 морь 4 морийг гаргаж өгсөн. Хушуултж байна. За Жаргал сайхны Немочор сартаа хонгор морьтой явсан. За шүүрэ алдаж байна. Уургын морь ханарчлаа. За харин залуучууд ер нь уургын морь сайн бэлдэх ёстой штэ. За морьтой шүргэн дээр нь 4 морийг гаргаж өгсөн. Үзүүрийн адуу шургуулаад бас л сайн адуучин байна. Хайжхтаа бүргний хойд дээр суугаад уургын морь дагуулсан. За 6 ноттой явган шургуулсан. 2 морийг гаргаж өгсөө. Гүчжээд ургалчж байна. За тэр 2 гарын тамир сайтыг нагдуугэр нь урагшин нэг актер явуулахгүй зогсоож байна штэ.
За уурда шууран дээр оноотой байсан болчтой өнөөдөр Нямочор нилээн дээгүүр гарч ирэхээр байлаа. За инквирим Батмөнх сарттай хөрмөртэй явсан. За шуураа шүүрээд уурга нөгөөлтөө сэлгсэ. Адуучууны авхал самбаг бол харууллаа да. Ямар ч байсан 6 оноотой боллоо. Морьтой ширүүн дээр нь 4 мөр 5 мөр гаргаж өгсөн уургаалдаа 50 дуучж байна. 3 мөр гаргаж өгсөн өөрөө хойшныг халахад уургалсан алдчихлаа. За хэрлэн сумын сүүлийн адуучин Дамдын сүрэнгийн Энгманлей уурга харин шүүрээд 3 оноотой боллоо. За би түүхэн удаашруулт харж байна да. Дамиртай ширүүнд нь 2 мөр гаргаж өгсөн халдсан өдөг уургалсан. Арай л дутчихлаа. За Дорнод аймгийн Чавлсан сумын 5 залуу гарч ирж байна. За халдсан морьтой гарч ирж байгаа адуучин бол Чавлсан сумын 2025 оны сумын авраг адуучин Батгэрлийн Жаданба. Саард морьтой гарч ирсэн адуучин бол Дорнод аймгийн адуучдын холбоон дэргүүн Эрдэнэ билгийн Цоломон хүү. За дунд талд сартай Зээрд морьтой гарч ирсэн адуучин бол адуучин гарч ирж байна. Халуу морьтой гарч ирж байгаа адуучин бол Цагаан баярын Наранболд. За хүрэн Зээрд морьтой гарч ирсэн адуучин бол Сүхтөржийн Сүхбат нар гарч иржээ. Дорнод аймгийн Чавлсан суманд маршал Хорлогийн Чавлсангаа төрсөн нутаг эрхэмлэж яваараа хэмээн эрх чөлөө тусгаар тогтнолыг та нартай үлдээв. Маршал Хорлогийн Чавлсан. За Дорнод аймгийн адуучдын холбоон дэргүүн Эрдэнэ билгийн Цоломон хүү явжээ. Саарлбартай. За талын төмөө адуучин дэмжээнд 2 дугаар барьшил гарч байлаа. За шуураа шүүрээд уурга шүүрэхтэй хэтэрхий шунлаа да. За сүүлийн үеэр нь уурга шүүрэхтэй нь унаад байна да. За улсын бүсдэр морьтойгоо унсан штэ. Алдаагаар нөхнөө морьтой ширүүнд ганц азрыг гаргаж өгöd уургалсан. За ихтэй адуу унчж байна. Их амархан унлаа штэ сая бол. За би түхэн удаашруулж харж байна. За өөрийн уургын саарл мартайгаа ирсэн. Саарл марчтаа сайн мөр юм да. Сайхан дагаал хөдөлсөн байна. За аюухан сүргэн дээр нь 3 мөр гаргаж өгсөн. За сартаа адууны сарын наран саргуу адууны магна харна гэдэг чинь одоо энэ хэлэх байх та. Үзүүрэн адуу шургуулаад 4 өнөөгөө аваад 15 өнөөтэй болж байна. За уургын шүүрэн дээр ядахтай 3 өнөөтэй байсан болчтой бас 18 өнөөтэй болохоор байлаа. Сүхтөржийн Сүхбат. За сумын аврагта шагналт байрны шалгарч ийсэн саарл морьтой явсан. За шүүраа шүүрээд уургын мөр ханарсан, уургын мөрөд уйдаа төдлөгсөн уурга үзүүр дүрхэн шүүрээл 6 өнөөтэй болж байна. За морьтой шүрүүн дээр нь 3 мөр гаргаж өгж байгаа юм байна. Соохор одог шургуулсан алдаж байна. За урт уургаар ч ер нь нарийн уургаллаа да. Тэр адууг ер нь гიშгэдлэхгүй л уургалчлаа. За адуучин дэмзэндээ адуучин залуу гарч ирж байна өө. За нэр нь бол адуучин. За өөр бол одоо морьтой явган дээр бол сайхан л оролцож гаргадаг. За уургын шүүрэн дээр 3 өнөөтэй болж байна. За Монголд бол одоо адуучин нэртэй хүмүүс ховор байдаг. За адуучин мань адуучин дэмжэнд амжилт гаргана. Морьтой ширүүн дараа шургуулсан саарл морьтой. За ямар ч хэсэн 3 онон дээр зогсоогоод 9 өнөөтэй болж байна. За нийлбэр оноо 12 оноотой боллоо. Явган ширүүн дээр 9 оноо бол 21 оноотой болно. За би түхэн удаашруулж харж байна да. За мориороо тээж татсан юм байна. 3 адуу гарсан. Үзүүрэн адуу шургуулсан. Хошуултчлаа штэ манай адуучин маань. Та оноо тасрах боломж байлаа. Цагаан баярын Наранболд явжээ. Халуу морьтой. За шүүрөө шүүрээд морьтойгоо унчих юм да. Уурга шүүрэн дээр морьтойгоо унах. Уурга хугалах юм бол одоо шууд нойлчдөг. За морьтой ширүүн дээр нь 4 мөр гаргаж гисэн үзүүрийн хонгор адууг хошуултчих байна. За Чавлсан сумын сүүлийн адуучин, сумын авраг адуучин Батгэрлийн Жаданба хөрөн алдсан морьтой явж байгаа юм байна. За шүүраа шүүрээд уурга шүүрсэн. Уурга шүүрэн дээр бүхэл 9 өнөөтэй болж байна. За өнгөрсөн жил сумын аврагтаа дөрүүлсэн адуучин залуу бор адууг шургуулсан морьтойгоо унчих юм аа. Уургын морьч нэ. За өөрөө би томтай уургын морь жижигж гэнэ үгүй юу? Унчж байна. За явган ширүүн дээр нэр нь олон адуу гараад алдчихлаа. За дараагийн сумын адуучин залуучууд гарч иржээ. За сумын аврагын 4-р байрын шагналд адуучин Уран билгийн Сумья Үлзий, сумын авраг адуучин Чулуунбаатрын Алтан хуйг, за аймгийн зүүн бүсийн авраг шилрууд адуучин дэмжээндээ
2-р байрт орж исэн Баттарын Баттуйгэр. За Сумын авраг шалруу татуучин нэмзэндээ өнгөрсөн жил 3-р байр шалгарсан Энкватрийн Уранбаяр. Чулуунбаатарын Алтанбаган наргаж ижээ. За өнөөдрийн нэмцэн уралдаан ямар нэгэн хэл ам маргаангүй за ирсэн адуучин залуучууд нартаа мянган бузыг жигнэж за зохион байгуулалтыг бол одоо өндөр түвшин зохион байгуулсан бас л сэтгэл гаргасан өнөөдрийн нэмцэн бол за өнөөдрийн нэмцэн уралдааныг Булган сумын ард иргэд Дорнод гурлийн хамт олон ивент тэтгэж оролцсон. За аймгийн амраг нь 2022 онд нэг зохион байгуулагдаад 2 жилийн дараа дахиж аймгийн аварга зохион байгуулсан. За уран бэлгийн сумын явуулзын явжээ. Саар далагмарт өөрөө унчих юм да. Замарт шүргүүн дээр 2 мөр гаргаж өгсөн 3 гарчтай нэрэ гайхуулж байна да. Ямар гоё уургал ба. За би түүхэн удаашруу харж байна. За тэр ингэж л одоо адуучин залуучууд гişигдлийн тааруулж сайхан ургалж байна. За юун шүргүүн дээр 5 мөр гаргаж өгсөн үзүрэн гадаг шүргүүлээ. Хажуудлын хонгород дуу унгаа ачиж байна. За тэгтээ унсан тооцно. Адуучин залуу гаргаж шүргүүлнаа. Адуучууны авхаа самбаг сориод байгаа штэ. Адуучин нэмзээ ингэж одоо өндөр түвшинд зохион байгуулагддаг болсон. Тэгэхээр ямар нэгэн маргаан байхгүй тэмцээн уралдаан зохион байгуулагдах ёстой. За Чулуунбаатарын Алтан хуйг. За Сумын аврагын 5-р байрын шагнал адуучин. За Сумын уран уурагч залуу. Замарт шүргүүн дээр үзүрэн гадаг шүргүүлсэн. За араас нь орж ирээд адуу уургыг хуулчих байна. За Баттарын Баттуйр явсан да уургын мартаага. За бид нартай хулмар байна да. За бүхэл анага авцаа. Тэрээр нь тооцоололдож яах юм. За явган дээр алдгал юм бол тэмцээн өндөрлөн. За 5 мөрийг гаргаж өгсөн 5 харад дуу алдчихлаа. За Энкватрийн Уранбаяр. За Сумын аврагт өнгөрсөн жил 3-р байр шалгарсан адуучин залуу. За дэшүүр өргөн дээр бүхэл 9 оноотой боллоо. За агтны үрээ түлэгж ирсэн надмын авраг адуучин Энкватрийн уран дотох дөрийн төрсөн дөө. За алдсан адууг лавхан хийгээл дагаа явчих байна. За 2 мөрийг гаргаж өгсөн. Алдчихлаа да. Болсонгүй. За Чулуунбаатарын Алтанбаган явжээ халдсан мөртэй. За дэшүүраа шүүрээд уургын мөрний явдлыг чангалаад уурга шүүрэхтэй алдаж байна. За 3 оноотой мортой шургуулж 5 мөрийг гаргаж өгсөн хонгор адууг хушуулчих байна. За дараагийн сумын адуучин залуучууд гарч ирж байна. За Дорнод аймгийн Хөлбөмбөр сумын шилдэг 5 адуучин залуу гарч ирж байна. За сумын адуучдын холбоон дэргүүн сумын авраг адуучин. За улсын зүүн бүсийн авраг шилрүү адуучин дэмжэн 3-р байр шалгарсан Чулуунбаатарын Батардан. За халдсан мөртэй гарч ирсэн адуучин бол за Дорнод аймгийн Хөлбөмбөр сумын уран уурагч. За нэрт адуучин гэж юу н хэлж болно шүү. Сүрэн харлаагийн Хосойр авраг адуучин гарч ирж байна. Алга мөртэй гарч ирсэн адуучин бол Сумын аврагын 3-р байрын шагналд адуучин Пүрүүдэржим Бадамарагчаа. Сумын аврагын 2-р байрын шагналд адуучин Од сүрэнгийн Данзэрэг Шарга мөртэй гарч ирсэн адуучин бол Дорнод аймгийн Хөлбөмбөр сумын Сумын авраг адуучин Батцүхийн Ган тулгнаар гарч иржээ. За 2 жил дараалан Хөлбөмбөр сумынхан маань аймгийн аврага зохион байгуулад байгаа. За аймгийн аврага зохион байгуулахад 2 жил дараалан Бороотой Видлотой аймгийн аврага зохион байгуулсан. За сэтгэлтэйгүйл сэтгэлтэй, чадвартайгүйл чадвартай залуучууд гарч ирлээ. За сумын аврага адуучин Батцүхийн Ган тулг халдсан мөртэй явж байна. Аврагын халдсан мөртэй. За дэшүүрээ алдаж байгаа маань уурга харин шүүрээл 3 оноотой боллоо. Сумын аврагынхаа маргаашин гээд аймгийн бүсдээ оролцож байна. За яг л эрен дээр орж байна да. За мөртэй шүргүүн дээр нь шургуулад бүхэл 9 он аваад 12 оноотой боллоо. За бид бүхэн удаан шүргүүл тарж байна да. За эхлээд уургалсан. Уурга жоохон дээш нь өлгөөд нарийсгаад татаж байна. Өндөр нь 3 мөрийг гаргаж өгсөн халиу мөрийг ууруулсан боловч алдаж байна. За Од сүрэнгийн зэрэг
За сумын аваргын 2 дугаар байрын шагналт дуучин Саадшуура алдаад уурга үзүр дөргөн шүүрээд уургын марчийг үргэж авч нэ. За ямар ч хэлсэн уурууд шүүрэн дээр 3 минуттай боллоо. За мартай шүүрэн дээр 3 минут гаргаж өгсөн. Алдаж байна. За бүр өдөржин Бадмаргча алга мартай явсан. Саадшуура алдаад уурга шүүрсэн. За сумын аврагтай 3 дугаар байр шилгараад эрхэн аваад өнөөдөр оролцож байна. За мартай шүүрэн дээр 2 минут гаргаж өгч байгаа юм байна. Алдчихлаа. За сумын уран урагч нэртэд дуучин Сүрэн гарлагын соёр уурга шүүрэн дээр 9 минуттай болж байна. За харин уургийн уртаар уургалдаг хүлгийн сайныг л ундаг дуучин Мортой шүүрэн дээр 5 минут гаргаж өгсөн. Алдаж байна. За тэгэхээр сайн дуучин залуу Мортой юм дээр алддаггүй. За харин залуучууд ярьдаг юм угаан гэж ярьдаг да хоёрыг нь алдах юм бол за тэр Мортой дээр алдсан болж явган дээр алдна гэж юу аах вэ? Нэр татуучин бол за ямар ч хэлсэн бүхэл 9 оноо аваад 18 минуттай болж байна. Таас мэдрэмжтэй уурганы хувь нэр нь хаавар орж байгаа маш сайн хардаг. Хараа сайтай 2 гарын тамир сайтай адуучин. За хөлбөмбөр сумын адуучны холбоон дэргэн Чулуунбаатарын Батэрдэн за улсын зүүн бүсийн авраг шилрэг адуучин нэмзэнд 3 дугаар байр шилгарсан сумын авраг таадрүүлсэн аймгийн бүсээс медальтай адуучин за 3 минуттай болоод Мортой шүүрэн дээр харин олон адуу гарсан. Алдаж байна. За дараагийн сумын шилдэг 5 адуучин залуу гарч ирж байна. За Монгол улсын авраг шилрэг адуучин нэмзэнд 2014-2013 онуудад амжилттай оролцож хос медаль авч ирсэн Монгол улсын авраг адуучин спортын дэд мастер Ганбаатарын баяр жаргал авраг адуучин Цоохор Мортойгоо Хонгор Мортой гарч ирж байгаа адуучин бол 2014 оны сумын аврагын 2 дугаар байр 2026 оны сумын аврагын 2 дугаар байр Төмөн адууныхаа баярын хүрээнд зохион байгуулагдсан адуучин нэмзэнд дөрвөлж байсан Борын мөнгө хөргөл Хэр алга Мортой гарч ирсэн адуучин бол 2024 оны сумын авраг адуучин 2026 оны сумын аврагын 5 дугаар байрын шагналт адуучин Батсингэлийн Батүлзий Саарл Мортой гарч ирсэн адуучин бол за 2014 оны буудын дөрлийн авраг адуучин 2019 оны Төмөн адууныхаа баярын хүрээнд зохион байгуулагдсан адуучин нэмзэнд 2 дугаар байр 2022 оны сумын аврагын 4 дугаар байр 2023 оны Төмөн адууны баярын хүрээнд зохион байгуулагдсан адуучин нэмзэнд 3 дугаар байр шалгарсан Эрдэнэ сайхны ган хөргөл Хонгор Мортой гарч ирж байгаа адуучин бол Жамбал доржийн Хангай авазар нар гарч ирж байна. За Хангай авазрын амжилтаас нь дурдах юм бол 2019 оны Төмөн адууны баярын хүрээнд зохион байгуулсан адуучин нэмзэнд 3 дугаар байр 2022 оны сумын аврагын 5 дугаар байр 2024 онд мөн өдөө сумын аврагтаа 5 дугаар байр шалгарч байжээ. За алдсан Мортой тугаа бариад гарсан адуучин бол за тэмцээнд оролцоогүй. За сумынхаа тугийг бариад гарч ирж байна. За Дорн аймгийн Матад сум ирээд Монгол улсын авраг адуучин спортын дэд мастер Ганбаатарын баяр жаргал авраг адуучин явжээ. Саадшуура шүүрээд нөгөө хартаа сэлгээд уурга шүүрч байна. За харин уурга шүүрэн дээр ирэн бүхэл 9 оноо ловдаг. Сайн адуучин за Мортой шүүрэн дээр нь 2 минут гаргаж өгсөн. Хушуултж байна. За аймгийн аврагтаа дөрүүлсэн сумын аврагтаа дөрвүүлж байсан. За явган шүүрэн дээр харин сайхан уургалсан боловч уурганы голоороо хугарч байгаа юм байна да. За Борын мөнгө хөргөл Цоохор Мортой явсан аврагын. За сумын аврагтаа 2 удаа 2 дугаар байр шалгарсан сайн адуучин залуу. За Мортой шүүрэн дээр нь 2 минут гаргаж өгсөн уургын мороо явуулаад уургалсан сайхан холоос явж уургалдаг залуу байна. За сумын авраг адуучин Батсингэлийн Батүлзий сайхан өөрийн уургын мортой ирсэн залуучууд за дашуура шүүрээд уургын морныхаа явдлыг засаад уурга шүүрээд бүхэл 9 оноотой авалж байна. За сумын аврагтаа 1 удаа дөрвүүлээд 1 удаа 5 дугаар байр шалгараад байгаа адуучин. За өнөөдрийн адуу бол маргаан байхгүй сайхан мордуудыг ялгачихсан. За явган шүүрэн ганц адуу гаргаж өгсөн. За хайж явахдаа уурга нь голоороо уурчих юм да. За уурга авчрахтаа жоохон хөшиж авчирсан юм болоо да. Батад сумын адуучид. За сумын аврагын 4 дугаар байрын шагналт адуучин Эрдэнэ сайхны ган хөргөл Саарл Мортой явсан да. Сайхан живлаад зөрөгтэй. За Төмөн адууныхаа баярын хүрээнд зохион байгуулсан адуучин нэмзээ 1 удаа 2 дугаар байр 1 удаа 3 дугаар байр шилгарч ирсэн адуучин залуу. За Мортой дээр арайхан болсонгүй. За сумын аврагын 5 дугаар байрын шагналт адуучин Жамбал доржийн Хангай авазар
уурга шүүрчвээ. За 3 минуттай морьтой шургуулгач байна. За би төхөнгө удаашруулт харж байна. За уургыг бол яг л харсан зэгтэй шүүрээд 3 минуттай болсон. За морьтой шургуулгын ганц дуу гаргаж өгсөн. Уургалаад бүхэл 9 оноо аваад нийлбэр оноо 12 оноотой болж байна. За 3 адуу чирэн зүслээд наашаага чирэн сайхан явж байна. Алдчихлаа. За Монгол их орны зүүн хязгаар Дорн аймгийн Халахгүй сумын шилдэг 5 залуу гарч ирж байна да. За өнгөрсөн жил анх удаага сумын аварга цагаан сарын баярын хөтөлбөр болгон зохион байгуулсан Дорн аймгийн Халахгүй сумынх маань гарч ирж байна. За сумын аварга дуучин Баяр сайхны Бат мигмар, Жамсран доржим Бат хамгалан, Ням сүрэнгийн Өнөр жаргал, Цэрэн долмын Чулуун дорж, Ганбаатрын Үүр цайхнаар гарч ирж байна. За дуучин хүмүүс бол Монгол их орныг хилийг одоо сахин сууж байгаа. Монгол их орныг эзэнтэй байлгаж байгаа хүмүүс. За тэгэхээр энэ өв соёлыг бол жил болгон уламжил болгон сумын засаг дарганд хамгийн газрынхан ач холбогдол өгөн зохион байгуулж явах хэрэгтэй. За өнөөдөр болгон сумын засаг даргын хамгийн газрынхан за тэмцээнийг бол одоо сайхан зохион байгуулж өгсөн. За Халахгүй сумын аварга дуучин Баяр сайхны Бат мигмар. За дашуура шүүрээд уургимар ханараад уургимарны явдлыг сад уурга шүүрч байна. За тэгтээ 6 минут боллоо. За морьтой шургуун дээр нь 2 мэрийг гаргаж өгч байна. Арай л хол өнгөрчлөө да уургимар жоох явуулсан болчтой. За аюун шургуун дээр наадлаас итэж байгаа шургуулах нь заар тавьж гаадаг шургуулсан боловч зөрчлөө дөө жоохон хойш нэг алхсан болчтой гэл болохоор байлаа. Эсвэл уурга хойш нь гүйл гэсэн бол яг онхоор байлаа. За Жамсран доржим Бат хамгалан. За их тогттой орж ирлээ. За дашуура шүүрээд уурга шүүрч байгаа юм байна. За уургын шүүрэн дээр бүхэл 9 оноотой боллоо. За морьтой ягуун дээр 4 оноо болж өнөөдөр тасархаар байна да. 5 морийг гаргаж өгсөн. Алдаж байна. За ягуун шүүрэн дээр 4 морь за бас л 5 морь гарч иж байгаа юм байна. Алдаж байна. Өгөн зөв талаасаа уургалдаг залуу байна. За Нэм сүрэнгийн Өнөр жаргал цоохор морьтой явсан. За дашуура шүүрээд уургимар ханарсан уургимарны явдаг сад уурга шүүргсэн боловч алдаж байна. За морьтой шүүргэн дээр 3 морийг гаргаж өгсөн. Уургалсан уурга алдаал 50 туулчлаа. За Цэрэн долмын Чулуун дорж за явсан да. За дашуура шүүрч байгаа юм байна. Уургимар ханарсан уургимарны явдаг сад уурга шүүрээд 6 оноотой боллоо. За Халахгүй сумын адууч дээр нь уурга шүүрэн дээр нь бүхэл оноо аваад за эсвэл 6 оноо аваа л байна да. За ягуун дээр алдах юм бол тэмцээнэ өндөрлөн. За өөрөө сайн мэдэж байгаа да. За хэрэндээ болохгүй юм нэг л болдгүй юм да. За Халахгүй сумын сүүлийн адуучин Ганбаатрын Үүр цайх гарч ирэхж байна. За уургын шүүрийг л одоо сайхан тавьж өгсөн. Ямар нэгэн маргаан байхгүй. За харин цаашдаа уурган дээр хувьтайгаа гарч ирж шүүрхээр болж байгаа. За тэгтээ хувьнаасаа шүүрэх юм бол шууд нойллоо. За дашуура шүүрээд уурга нүгэлтээ сэлгээд сул адуучууны авхаа самбаг харууллаа да. За морьтой шүүрэн дээр ганц дуу гаргаж өгсөн. Алдаж байна. За басл залуучууд нь явж шургуулж байгаа штэ. Өнөөдөр бол за 4 дуу гарсан үзүүрийн хонгор адууг шургуулсан болооч хушуулдаж байна. За өнөөдрийн тэмцээн уралдаанд адуун сүрэг оруулж байгаа Булган сумын шилдэг 5 залуу гарч ирж байна. За Бодбаатрын Мегмар дорж за сумын аврагтаа 4-р байр шалгарч ирсэн. Арсланбаатрын Хүрэл болд, Хөдөрвалын Тэмүүлэн, Энх хамгаалангийн Отгонбаатар Төмөн наснаар гарч ирж байна. За дараа жил Дорн аймгийн Өмнөд бүсийг Дорн аймгийн Баян Түм сумынх маань зохион байгуулахаар болсон. За аймгийн авраг нь Шов болсон сум дээр зохион байгуулагдана. Зуны дэлгэр цагт. За Бодбаатрын Мегмар дорж явжээ. Хулмартай. За дашуура шүүрээд уургимар хаактар ханараад за уурга алдаж байна. За 3 оноотой морьтой шургуулсан 3 дуу гарсан. Алдчихлаа. Арсланбаатрын Хүрэл болд явжээ. Сартай зээрдмэртэй. За дашуура шүүрээд за бие сад уурга шүүрч байна. За уурга шүүрийгэр нь төвгүй сайхан шүүрээд 9 оноотой болоод морьтой шүүрэн дээр 2 мэрийг гаргаж өгсөн. Алдаж байна. За ягуун шүүрэн дээр нь халдсан мэрийг гаргаж өгч байгаа юм байна. За уургалсан да.
алдаж байна. Хөдөр болын тэмүүлэн халдсан мөртөө явсан. За дэшүүрээ алдаж байна. Уурга нөгөө талдаа сэлэхэндээ. Уурга шүүрч байна. За 3 өнгө ноттой болж байна. За бид бүхэн удаан ширүүл харж байна да. За мөртөө ширүүнээр нь 2 мөрийг гаргаж өгсөн. Уурга мөрөө явуулсан. Алдчихлаа. За 4 адуу наашаа явсан да. За адуучун өөрөө сайхан тооцоолно. За 91 адуучууны мэдрэмж юм да. За өнөөдөр тэмцээн уралдаанаас дэмжин гэж хэлж байгаа. Энк амгалангийн Томбаатар. За дашуурн дээр тонгоосонгүй уурган дээр бас за уургын мөр болохгүй байгаа маа. Мөртөө ширүүн дээр нь 3 мөрийг гаргаж өгсөн. Алдаж байна. За төмөн наст явсан да халдсан мөртөө их хашир агч нэ. За их сандарсангүй их тайван байна. За тэр уурга дашуурыг хоёулыг нь аваал. Бүхэл 9 ноттой болж байна. За мөртөө ширүүн дээр нь 3 мөрийг гаргаж өгсөн. Сартаа хонгор барыг сарын харлаа да. Яг л одоо байран дээр нэргүүлээл. Бүхэл 9 авч байна. За нийлбэр оноо 18 ноттой боллоо. Явган ширүүн дээр шургуулах юм бол 27 ноттой болоод асархандаа 4 мөрийг гаргаж өгсөн. Дутчлаа. За өнөөдөр тэмцээн уралдаанаас гардан зохион байгуулж байгаа. За болгон сумын 1-р багийн шилдэг 5 адуучин залуу гарч ирж байна. Зүүн гар талаас хонгор мөр хөрөн улаан дээлтэй гарч ирж байгаа адуучин бол болгон сумын шилдэг адуучин, 2023 оны урд үсгийн авраг адуучин, 2024 оны сумын авраг адуучин, за 2024 оны Агтан хүрээ түлэгж ирсэн наадмын 4-р байрын шагнал адуучин, за 2025 оны аймгийн аврагтаа 3-р байр шилгарсан Бөгчөлөөний ариун болд гарч ирж байна. Халиумэр шар дээлтэй гарч ирсэн адуучин бол за Агтан хүрээ түлэгж ирсэн наадмын авраг адуучин, Энкваторын уран дотготор хонгор алдсан мөртэй гарч ирсэн адуучин бол болгон сумын адуучдын холбоон дэргүн 2023-2025 оны сумын авраг адуучин, за сумын уран урагч Батэрдний очир сүрэн гарч ирж байна. 2023 оны сумын авраг адуучин Бодбаатрын Немочор, Немагийн Эрдэнэбаатар гарч иржээ. За яхахгүй шилдэг адуучд байна да. Цолгон шингэхтэй. Өнөөдөр сайхан оролцгоо хаа аймгийн бүстэй. За тэмцээн уралдааныг бас сэтгэлтэй л хүмүүс зохион байгуулдаг. Сайхан залуучууд нийлээд өнөөдөр бүсийн аврага амжилттай зохион байгуулж байна. За сумын авраг адуучин Бөгчөлөөний ариун болд. За дэшүүрээ шүүрээд уурга шүүрч байна. За Агтан хүрээ түлэгж ирсэн наадамд 2024 онд 4-р байр. За 2025 оны аймгийн аврагын 3-р байрын шагнал адуучин. За мөртөө ширүүн дээр болсонгүй явган ширүүн дээр нь за үзүүрд явж байгаа хардаг уургалаа. Сартай юу саргүй дараад оноогоо авч байна. За нийлбэр оноо 15 ноттой болсон. За Агтан хүрээ түлэгж ирсэн наадмын авраг адуучин Энкваторын уран дотготор уран сайхан уургалдаг залуу. За дэшүүрээ шүүрээд уурга шүүрч байна. За бүхэл 9 ноттой болж байна. За өнгөрсөн жил өмнөд бүсийн аврагтаа 3-р байр шилгарсан. За мөртөө ширүүнээр сайхан шургуулад. За тэр мөртөө шургуугийн үнэхээр гоё уургаллаа штэ. За бид бүхэн удаа шруулдаа сарыг. За үзүүрийн адуу шургуулсан. За голоор нь адуу орох гэтэл уурга жоохон дээш нөлгөөл адууга гаргачихж байна. За энэ ч л одоо адуучууны авах хазамба харааны мэдрэмж. Эсвэл ямар хөө адууч надад тодорхойлж байна. За ингээ голоор нь адуу ороод уургыг хугуулах юм бол шууд нойлчих штэ. 15 ноттой явган шургуулж байна. За сартай хөрмөрийг шургуулсан да. Арай жаахан лавхыг хийгээд чирэгдээ гаравчлаад за тэр уурган дээр тулаад босч байгаа эдэр нь уцал. За ер нь классик юм а гэж эдэр нь хэлэхэд ер нь болно штэ. Эсвэл үнэхээр сайн залуу байна. Үнэхээр мэдрэмжтэй. Сайн ч залуу байна да. За ер нь улсын аврагч ер нь очиж өрсөлдөхөөр залуу болтой байна. За болгон сумын адуучдын холбоон дэргүн сумын авраг адуучин Батэрдний очир сүрэн. За дэшүүрээ шүүрээд нөгөө талд уурга шүүрхэндээ уурга үзүүр дөрхөн шүүрээд 6 ноттой олчж байна. За мөртөө ширүүн дээр нь 3 мөрийг гаргаж өгсөн. Үзүүрийн халзан гэдэг шургуулсан боловч алдаж байна. За аюугын ширүүн дээр нь 3 мөрийг гаргаж өгсөн. За үнэхээр гоё уургаллаа. За өнөөдрийн тэмцээн уралдааныг сайхан зохион байгуулж байгаа. За ямар ч хэлсэн өөрөө 15 ноттой боллоо доо. За өнөөдрийн тэмцээн уралдаанд аавтайгаа цуг оролцож байна. Сайн адуучин аав ихүү сайн л адуучин болдог. Очир сүрэнгийн хувьд бол сайхан уургалж байна.
За 2023 оны сумын амар гадуучин Бодбаатарын Нямачир хулмарт явсан бидэртэй хулмар. За дашуура шүүрээд уургимэр ханарсан уургимэрний явдагч сад уургаа шүүрч байгаа юм байна. За нарийнхэн зайд одоо уургийнхаа мөрийг засч байна. За мортой ширүүн дээр 4 мөрийг гаргаж өгсөн. Алдчихлаа. За явган дээр алдтал юм бол тэмцээнэ өндөрлөн 5 мөрийг гаргаж өгсөн. За бас л уран юм да уургаа үнэхээр гоё хайж байна. За Нямагийн Эрдэнэтээр явж байна. За баацаа ширгүү тэмцээнд бас сайн оролцож байсан. За сумын амрагаас бол медаль аваагүй. Одоочин уургын мөрний явдагч сад уургаа шүүрээд 3 ноттой боллоо. За мортой ширүүн дээр ганц дуу гаргаж өгсөн. Уургалсан да. Өөрөө чунлаа. Уурга тавихгүй байна. Ямар ч хэсэн 6 оноо аваад нийлбэр оноо 9 оноотой боллоо. За юун ширүүн дээр олон адуу гарсан. Үзүрэн адуу ширгуулсан. Алдаж байна. За ийхүү Дорнод аймгийн Өмнөд Бүсгийн авраг шалруу татуучин нэмзэний сүүлийн сум болох Баян Түмэн сумынхан гарч ирж байна. За дунд талд цагаан морьтой гарч ирж байгаа адуучин бол 2015 оны Хүү мандлын 21 дивизионээр Дорнод аймгийн алдаршуулж байсан Монгол улсын авраг адуучин Энголтын Төвшин нундаг авраг адуучин гарч ирж байна. За дараагийн адуучин Нацаг дөржийн Хүрэл нохоо Эрдэнэтрийн Ганхүү Отхон дөгс Инг тайвны Мөнхбат нар гарч иржээ. За дараа жил аймгийн бүсээ зохион байгуулна. За аврагтай нутгийн адуушин залуучууд мэдээж сайн байгаа. За Монгол улсын авраг адуучин Энголтын Төвшин нундаг авраг адуучин явжээ. За 2015 онд улсын аврагтаа дөрүүлсэн авраг адуучин. За дашуура шүүрээд уургаа шүүрч байна. За уурга шүүрэн дээр мөрний явдал жоохон суларсан. 6 оноотой болж байгаа юм байна. За мортой ширүүн дээр 4 мөрийг гаргаж өгсөн. За та байран дээр нэрвүүлээд 9 оноо авч байна. За нуурга хайж та бүргнийхээ хойд дээр суугаад сайхан татчихъя. За нийлбэр оноо 15 оноотой болсон. За аюун ширүүн дээр нь олон адуу гарсан. Хараатай байж байгаа л уургалаад авч байна. За ингээ нийлбэр оноо 24 оноотой болоод тасарч байна да. Дараагийн адуучин Нацаг дөржийн Хүрэл нохоо явжээ. Саарламартай. За дашуура шүүрээд дээдээ цаадлаар нь хүн орой болгүүлж яадаг шүү. За уурга алдаж байгаа юм байна. За сартаа хонгор морьтой залуу давхар үзүүлбэр харуулж байна. За би дүүхэн удаашруулж харж байна. За дашуура шүүрээд морины явдлаад сад уурга алдсан. За хажуудлаас залуу харин сайхан болгүүл аалгаар авч байна. За морьтой ширүүн дээр 5 мөрийг гаргаж өгсөн. Үзүүрийн адуу шургуулаад нийлбэр оноо 9 оноотой боллоо. За явган ширүүн дээр шургуулах юм бол 18 оноотой болох юм байна. За би дүүхэн удаашруулж харж байна. Явган ширүүн дээр ганц дуу гаргаж өгсөн. Дутчлаа. Эрдэнэтрийн Ганхүү Баян Түмэн сумын адуучин. За дашуура шүүрээд уурга шүүрлээ. За уурга шүүрэн дээр бүхэл 9 оноотой болж байна. За морьтой ширүүн дээр нь 2 мөрийг гаргаж өгсөн. Зөв талаас уургалсан. За явган ширүүн дээр өөрөө сайхан итгэвтэй урагшаа гүүгээ шургуулсан. Алдчихлаа. За дараагийн адуучин Дамир Ванчгийн Отхон дөгс дашуура шүүрээд уурга шүүрч байна да. За морины явдлаас сад уурга үзүү өдрөхөн шүүрээд авлаа. За 6 оноотой морьтой шургуулж байна. 4 мөрийг гаргаж өгсөн. За морьтой ширүүн дээр яваач уургалаад уурга хавгалчих юм болоо да. За гэхдээ ийм тохиолдолд 1 оноо хасагдаад хөр болсон. За уурга хавгалсан, морио унгаасан гэдгээс одоо 1 оноо хасагдах нь дээ. Үндсэндээ 3 оноотой болж яах гэсэн үг. За 12 оноотой явган ширгуулж байна. За авчи. За 9 оноо аваад нийлбэр оноо 18 оноотой боллоо. За 3 төрөлдөө жигдхэн байлаа. За тэгтээ уурга хавгалчихсан. За дараагийн адуучин Инг тайвны Мөнхбат хонгор морьтой явсан. За дашуура шүүрээд уурга нөгөөлтөө сэлэхэндээ уурга алдаж байгаа юм байна. За морьтой ширүүнээр ганц мөрийг гаргаж өгсөн. Ханаруулж ирээл уурга алдчихлаа. Сүүлийн адуучин Хайдуу Жунагийн Батэрдэн гарч ирэх байна.
За сумын алдар туяач төршлөгтэй байна да. Мөрнийхээ явдлыг чангалал хоёр талдаа заимчиж байна. За дашуура шүүрээд дашууртайгаар уурга шүүрээд бүхэл 9 оноотой олж байна. За бид бүхэн удаашруул харж байна да. Уурга дашуурыг цэвэрхэн шүүрээд бүхэл 9 оноотой олж байна. Замартай ширүүн дээр 3 мөрийг гаргаж өгсөн. Дутчихж байна. За өнөөдрийн нэмцэн авралдаанд ивент итгэж байгаа болон тэмцээнд оролцож байгаа адуушин залуучуудаа шагнаж 5 алдын уургаар азад нь тодруулсан. За аюун ширүүн дээр шургуулсан. За төгсгөлийг бол одоо сайхан хааж байна. 3 адуу гаргаж өгсөн юм байна. Уран юм да. Их л уран хайсан байна. За өндөр оноотой 10 адуучин залуу эмнэг хангалаас урагч байна. За эхний адуучин хэрлэн сумын жаргал сайхны нэмчэр. За адуу сайхан бүлгээд явсан дашуур аваад мартахгүй дээ. Тэр чигтээ тэггүй авчиж байна. За 20 адуу ер нь бүлгэж магадгүй адуу болсон байна. За Дорн аймгийн адуучдын холбоон дэргэн Эрдэнэ элгийн цолом хөө. За бас л дашуур аваад мартчихгүй. Дашууртай байсан юм байна. Чавсан сумын адуучдын холбоон дэргэн баяраа тэргүүн ирчихсэн. Тамирчтай дэмжээл зогсож байна. За нэр туурагч сүрэн орлогийн суур. За дуу бүлэггүй тэггүй авчлаа. Хөлөөрөө дарвж үтсэн. За болохгүй болох төр нь гуйдж үзэж байна. За ийм л одоо хашир туршлагатай адууч нь л да. Таан чадвар бэлгсэнгөө. За түмэн нас. За дуу сайхан бэлгсэн. За цанхны 3 цохог дүүрэн сайхан өгсөн. Унчж байна. За бөхчүүлүүний ариун болт сумын авраг адуучин. За дуу сайхан бэлгээд явсан. Дашуур өгсөн. Аярн мэдрэмжтэй л адуучин да. За дараагийн адуучин Экваторын уран тогтхтөр. Агтан үрээ түлэгж ирсэн адмын авраг адуучин 2024 оны. За дашуурыг гарлаад авсал. Мөртэй ягун ширгүүн дээр сайхан ширгүүлсэн. За болгон сумын адуучдын холбоон дэргэн сумын гişээ авраг адуучин Батэрдний очир сүрэн хонгор адуун дээр үсрээл мордчихж байна да. За өврөөсөө дашуураа гаргаад ирж байна. Усал туршлагатай залуу байна. За аав нь бас шигшээ шалгарчихсан аав хөө өнөөдөр сайхан оролцож байна да. За адуу сайхан бэлгсэн. Цантайхан бэлгдэг адуу байна. За дашуур өгсөн гаравчж байна. За Монгол улсын авраг адуучин Энколтын төвшин дондог. За оноо бол тасарсан байгаа. За авраг адуучин бол нүдэж болох адуу авчиж ирээд бөлгүүлнаа гэд хайгаад байсан. Сайхан бөлгүүлж байна. Баян төвн сумын отхон төгс. За адуу бөлгөөд явсан да. Сайхан бөлгүүлж байна. Шүр өгсөн. Оноо бол өндөр байгаа. За ер нь олон адуунд орсон ч гэсэн бөлгүүлээд гуйдаад л байна да. За сүүлийн адуучин Хайдун жунан Батэрдэн сумын алдар туяач. За адуу сайхан бөлгөжээ. За насаар бол одоо 51 настай. Сайхан суудаг юм байна. За харин залуучуудтайгаа энэ тэнцүү өрсөлдөж дээшээ гараад ирж байна. Адууга сайхан бөлгөөллөө. За ийхүү Дорнод аймгийн өмнөд бүсийн авраг шалгуурал адуучин тэмцээн Дорнод аймгийн Булган суманд. За Булган сумын засаг даргын тамийн газар Булган сумын адуучдын холбоо Булган сумын малчид хөдөлмөрчид Дорнод гурлийн хамт олон өнөөдрийн тэмцээн уралдааныг дэмжин ажиллалаа. За өнөөдрийн тэмцээн уралдааныг дэмжин ажилласан бүх хүмүүстээ адуучдын холбооноос гарын бэлэг гардуулж байна. За өнөөдрийн тэмцээн уралдааны уран урагчаар Монгол улсын авраг адуучин Энколтын төвшин дондог шалгарсан. За шагналыг өнөөдрийн тэмцээн уралдааныг шүүж тунгаасан Булган сумын Монгол улсын авраг малчин аймгийн алдар туяач Мөнгөнбатын Эрдэнэт гэрүүлийн хамт шагнаж уншуулж байна. За өөрийн адуун зүргээс урдан удмын адуугаар шагнаж байна. За мөн дээрээс нь уран шүүрэгчийн шагналыг за Булган сумын 2 дугаар багийн малчин Чулуунбаатарын Алтан баг нь шагнаж уншуулсан. За шилдэг уургийн мороор Дорнод аймгийн Хөлбөмбөр сумын
Адуучдын холбоон дэргүү Сумын авраг адуучин Чулуунбаатарын Батэрдний уургийн морин шалгарсан. За шагналыг Булган сумын 2 дугаар үгийн малчин Энк Хамгаалангийн Отгонбаатар шагналыг гардуулж байна. За өнөөдөр тэмцээн уралдааны шилдэг эмнэг хангал сурагчаар Сумын авраг адуучин бүх чулууны ариун бол шалгарсан. За шагналыг 2 дугаар багийн малчин Баян жаргалын Баттөвшин шагнаж байна. За бүх шалгарсан адуучин залууд Дорнод гурил хувьцаат компаниас бууцны гурилаар шагнаж өршүүлж байна. За өнөөдөр тэмцээн уралдааны 5 дугаар байранд Агтны хүрээ төлөж ирсэн надмын авраг адуучин Энкваторын уран тогтох төр шалгарсан. Булган сумын 2 дугаар үгийн малчин Сумын мянгат малчин Ганбатын Батшиг шагналыг гардуулж байна. За 4 дугаар байранд Булган сумын адуучдын холбоон дэргүүм Батэрдний очир сүрэн шалгарсан. За шагналыг Булган сумын 3 дугаар үгийн малчин Сумын мянгат малчин Сүхбаатарын Гансүх шагналыг гардуулж байна. За очир сүрэнгийн хувьд өнөөдөр аймгийн бүсийн авраг шилрүүл адуучин нэмжэнэ. За өндөр зохион байгуулалттай дэг журамтай сайхан зохион байгууллаа. За 3 дугаар байранд Баян Төмөн сумын Отхон төгс шалгарсан. За шагналыг Булган сумын 4 дугаар багийн Сумын авраг малчин Лавгагийн Лавгдэрж шагналыг гардуулж байна. За 2 дугаар байранд Булган сумын Сумын алдар туяач Хайтөв Жунагийн Батэрдэн шалгарсан. За 2 дугаар байрын шагналыг Дорнод гурил хувьцаат компани захирал Дорд сайхны Өлзий баяр ивент тэтгэж оролцсон. За шагналыг өнөөдөр тэмцээн уралдааны гардан зохион байгуулж Отхон баяр шагналыг нь гардуулж байна. За энэхүү 2026 оны Дорнод аймгийн Өмнөд бүсийн авраг адуучнаар Дорнод аймгийн Баян Төмөн сумын яриад 2015 оны Монгол улсын авраг адуучин Энквалтын Дөвшин нондог шалгарсан. За шагналыг Булган сумын Царин дэржийн Алтан зүх шагналыг гардуулж ивент тэтгэж оролцлоо. За өнөөдөр тэмцээн уралдааныг гардан зохион байгуулсан, ивент тэтгэсэн, адуун зүрэг оруулсан бүх хүмүүстээ баярлан талснаа илэрхийлье. Дараа жилийн Өмнөд бүсийг Дорнод аймгийн Баян Төмөн сумынх маань зохион байгуулахаар батламж цомоо гардаж авч байна. За эрхэм олон та бүхэн сайхан үлжиж байна уу? За Монголын адуучдын холбоо Монгол адууччин байж хамт болон Дорнод аймгийн Булган сум дээрээс Дорнод аймгийн Өмнөд бүсийн авраг шилрүүл адуучин тэмцээнийг бүрэн ихээр нь бэлтгэн үзүүлж байна. За өнөөдөр тэмцээн уралдааныг Булган сумын засаг даргын тамийн газрын бас дэмжин ажиллалаа. За Булган сумын засаг дарга Моногийн Эрхэнбаатар даргатай та бүхнийг уулзуулах байна. За сайхан үлж байна та. За сайхан байна. Та бүхэн бүгдээрээ сайн явцгааж байна. Сайн явж байна. Өнөөдөр тэмцээн уралдаан бас сайхан боллоо. Өнөөдрийн тэмцээний талаар сэтгэлээ уулзаач. За өнөөдөр одоо манай Дорнод аймгийн Өмнөд бүсийн адуучин тэмцээн маш сайхан амжилттай зохион байгуулагдлаа. За адуучид гэдэг нь бол одоо Монголын одоо өв соёлыг түгээн дэлгэрүүлж авч яваа ийм сайхан ард түмэн. Манай одоо энэ Монголын энэ өргөн удам тал нутгийг одоо манай одоо малчин ард иргэд л одоо эзэнтэй байлгаж ингэж сайхан авч яваа. Түүний дотроос одоо энэ адууныхаа өв соёлыг хадгалж авч түгээн дэлгэрүүлж яваа. Залуучуудынхаа дунд бол одоо Булган сумынхаа адуучдын холбоотой хамтраад Монголын адуучдын холбоотой хамтарч одоо засаг даргын тамгийн газраас адуучдын одоо тэмцээнийг Өмнөд бүсийн адуучдын амжилттай зохион байгууллаа. Манай өнөөдрийн адуучин тэмцээнд манай одоо 7 сумын одоо нийт сум хамарсан тамирчид минь ирж оролцлоо адуучид минь. Энэ адуучид минь бол одоо сумд маш сайхан зохион байгуулалтаа ирж оролцож байна. Ахалж байгаа одоо засаг даргын тамгийн газрын одоо орлогч дарга за холбогдох багийн дарга нар гэсэн бүрэлдэхүүнтэйгээр бол маш сайхан зохион байгуулалтаа өнөөдөр сайхан тэмцээнээ амжилттайгаар зохион байгуулж өндөрлөө. За өнөөдөр Дорнод аймгийн Өмнөд бүсийн авраг шилрүүл адуучин тэмцээнд 2015 онд Монгол улсынхаа авраг шилрүүл адуучин тэмцээнд төрүүлж исэн Энквалтын Дөвшин нондог авраг адуучин төрүүлж байна. За баяр хүргэе. За баярлалаа. За аймгийн аврагтаа 2 удаа төрүүл, 3 удаа төрүүлж исэн. Улсын аврагаасаа 1 удаа тэргүүн байр, 1 удаа хөрөл медаль хүртэж исэн. Ерөнхийдөө тэмцээн уралдаа өнжөөд бас маш олон жил өнжлөө шүү дээ, тийм ээ. Тэгээд Дорнод аймгийнхаа аймгийн авраг нь 22 онд зохион байгуулалт ирээгүй. Тэгээд одоо ингээд буцаад аймгийн авраг нь голдролдоо ороод аймгийн аврагаа хийгээд аймгийн бүсээ хийж байна. Тэгээд өнөөдөр тэмцээний талаар сэтгэлээ хаваалцаач. За баярлалаа. Нийт оролцоо адуучтай өнөөдрийн минь төргий. Өнөөдөр одоо юун дээр анхаарав? Ер нь тэгэл аврагхан авраг лайх юм да. Гэхдээ тэгэл ер нь бүх юм дээрээ л анхаарлаа. Сайхан оролцлоо, сайхан төрүүллээ. Баяртай байна. Аймгийн бүстэй төрүүлсэн хүн дараа жил улсын
бүсэд оролцох эрхээ авдаг. Улсын бүс рүүгээ зорихонтэй. Тэгэндээ. Өөрөө чи хувьд би их асууж байла. Манай 15 он дөрүүлсэн төвшин дондог авраг хаана байдаг юм бол нэг очиж уулзчихсан. Тэгээ буцаагаад нэг улсын нэг том тэмцээнд нэг сарин өрсөлдүүлж хийсэн гэсэн бодол байсан. Тэгээ одоо өөрөө эрхээ аваад улсын бүстэй очиж оролцох нэ. Тэхнэ. За нэг сайхан зүйл нь аавгүй хоёр өнөөдөр 2 дугаар байр 4 дугаар байр шалгарлаа. За баяр хүргэе. За баярлаа. За өнөөдөр үнэхээр сайхан оролцож 2 дугаар байр шалгарч байна. За сүүлийн тэр булганыг бол одоо ярих юмгүй ч тийм ээ. За өнөөдөр нэмтрийн талаар сэтгэлээ болцооч. За баярлаа. Тэгээд өнөөдөр бүсийн наадамд ирж хэдэн дүүнертэй залуучууд хүүхдүүдтэйгээ оролцож өрсөлдлөө. Тэгээд амжилттай оролцож 2 дугаараар орлоо. Баяртай байна. Адуучгүй ер нь ямар байх ёстой юм бэ? Өөрөө чи хувьд л өнөөдөр маш гоё өөрийгөө бие зэгцтэй авч явсаар гад л 2 тарлаа штэ. За одоо өдөө хүртэл хар нэлхаасаа өдөө хүртэл адуу таглаа да. Тэгээд адуундаа ер нь зөв ээлтэй байх тусал адуу цаанасаа юу хийж байдаг юм шүү дээ. Тэгээд морин тий хайрлж эмээл хазааранда хоорго таш хүрэндээ ээлтэй ер нь эвтэй байх тал юм бүлж байдаг. Адуу гэдэг амтны цаанасаа тэнгэрээс аясан сайхан иймэртэй. Эр үний дандаа хиймэр нь олж явдаг л дээ. За манай очир сүрэн маань өнөөдөр аймгийн бүстэй 4 дугаар байр шалгарч байна. За сумын аврагтаа 2 удаа төрүүлж ирсэн. За өнөөдөр тэмцээний талаар сэтгэлээ хаваалцаж. Өнөөдрийн тэмцээн сайхан өргөл дэргээ сайхан тэмцээн бол зохион байгуулж өндөрлөө. Манай сум орнууд ирсэн малчд иргэдийн сайхан тэмцэж тусалж танай ажлын тунд бас баярсан талхраа ирхээрээ. Адуун сүрэг дээр бол Доржин ган эрдэнэ ахын адуу, Хөдөр бал гэж ахын адуу орлоо. Ганбат гэдэг ахын адуу орлоо. Энэ гашаа Сандангийн итгэл гэж аймгийн алдаа юуч ахын гашаа. Тэгээ бид нэр сайхан тэмцээн уралдаанаа сайхан зохион байгуулж хандив өргөсөн бүх хүмүүстэй баярсан талхраа илэрхийлье. За Охиднүүрээ төлөв ширсгийн наадамд авраг адуучин болж исэн. Инкваторын уран дотох төр өнөөдөр аймгийн бүсээсээ 5 дугаар байр шалгарлаа. За баяр хүргэе. За баярлалаа. Сайхан тэмцээн болж байна. За өнөөдөр юун дээр анхааж оролцоо? Ер нь тэгээ морьтой ягуун шургуун сайхан ургалах юм аа. Өнөөдөр энэ туйлалтахгүй л туйлалтвал юмгүй. Тэгээ зурлаа. Тэгээ морьтой жоохон таацуулаад явган жоохон таацуулаад англитэй нэгэ жоохон жигш. Адуу хоолгонд бол тоглоо. Тэгээд тань адуунд морьтой явж энэ. За Дорнод аймгийн Булган сумын яриат. За Булган сумын шилдэг адуучин. За аймгийн аврагаасаа хүрэл медаль, сумын авраг адуучин, Охиднүүрээ төлөв жирсгийн наадамд хүрэл медаль үргэлж ийсэн манай бүх чулууны ариун мул авраг адуучин өнөөдөр эмнэг хангал бүлэглэх төрөлд шилдэг нь байлаа. За баяр хүргэе. За баярлалаа. Бас оноо жоохон дундуур байсан. Ер нь хазаргал унаа гэж бодсон тэгээд. Хазаргаа сайхан бүлгүүлсэн. Мөрөндөө ургандаа юу болчлаа. Нэг төрөл алдахад ер нь тэгээд нэмэрэг болцсон. Манай Дорнодын бүс сайхан боллоо. Адуучууд сайхан байна. Танаа телевиз чамд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. За ийхүү Монголын адуучдын албаа Монгол адуучин байж Дорнод аймгийн Булган сумаас Дорнод аймгийн өмнөд бүсийн аврах шалгаруулах адуучин тэмцээнийг бүрэн ихээр нь бэлтгэн үргэлээ. Мориндоо хайртай хүн, хорондоо хайртай гэдэг монголчуудаа морио уния. Хэрдэн голомын хүчирхэгдэж сүлдийг тагсан хөх толгой туг одовэн нууцхан сэтгэл бич харнасан нутгийн аваа булган нуубан хахабас надад зүтлэгцэн хайрыг татсан зэлгэрхэн талаа арван зундч игц босоо алдар цут хэрдэн барсмин сарологунний угаасан усаа шанрын тунгадаг
аршаан булгамэн нууцхан сэтгэл ирж харнасан нутгийн овоо булган оомаа хахагас чинапад зүтгэцэн хайрыг татсан зэлгэрхэн талаа хөөхөмдөг тал тэр гүрөөсөн сүлжин наацан эцэс заяа хэмэний нотагт түмэн артмин золо баяртай нууцхан сэтгэл ирж харнасан нутгийн Напад зүтгэцэн хайрыг татсан зэлгэрхэн талаа нууцхан сэтгэл ирж харнасан нутгийн овоо булган оомаа хахагас напад зүтгэцэн хайрыг татсан Монгол адуучин entertainment. Үндэсний ус соёлыг түгээн дэлгэрүүлэгч Хушхан брэнд эрүүл хүнсээр дэлхийг дайлна.